За өдрийн минь түргье. Сая асуулт хариултуудыг ажиглаад сууж байхад бол нэг заавал асуух ёстой зүйл байгаа даа. Тэг шадар сайд хариулах хаа. Ер нь стандартыг яг ингээд тоогоор нь хараад үзэхээр айгүй олон байгаа даа тий. Яг хэрэгжилтийг хараад ахаар хангалттай биш юм шиг. Тэгээд болохоор стандартууд нь олон байх ёстой юм уу? Чанартай байх ёстой юм уу? Хэрэгжилтийг нь сайн хангуулдаг механизм нь дутуу байгаад байд юм уу? Тэгээ энэ дээр нэг тийм яг тооны араас бүгдээ явах ёстой юм уу? Эсвэл чанарын араас явах ёстой юм уу? Хэрэгжилт дээр нь яаж анхаарах ёстой гэдэг дээр бас шадар сайд өөрийнхөө одоо бодлыг гишүүдтэй хуваалцвал их сайн байна. За нэг яагаад асууж байгаа юм бэ гэхээр энэ хуулийн бичиг баримттай ирсэн гишүүдэд тараагдсан бичиг баримттай танилцахад бол одоо энэ хуулийн төслөөр стандартын хэрэгжилтэд анхаарнаа. За зөвхөн төрөөс бол анхаарахгүй. За төрөөс анхаарахаас гадна хяналт тавих иргэн байна, үйлдвэрлэгч байна, нийлүүлэгч байна, бүх талын оролцоог хангана гэдэг гэвчихсэн ба. Яг яаж хангах? Нэг юм жишээн дээр аваад танилцаач. Одоо жишээ нэг юм бол бүх талын оролцогчдод ингэж хяналт тавих юм аа гэд. За 2022 онд одоо энд бас танилцуулга дурдсанаар 159 стандартыг хүчингү болгох. За 1067 стандартыг олон улс бүс нутгийн жишгт нийцүүлэн шинжлэх шаардлагатай гэд мэдээлэл өгсөн ба. Тэгтэл өнөөдөр 204-ийг нь буюу 20 өрхгүй хувийг нь л шинжилэн баталсан гэсэн бас мэдээлэл гишүүдэд тараагдсан байна. Тэгэхээр ер нь энэ ажлыг яг хийх ёстой. За стандартыг баталдаг нь болохоор яг мэддэг хүмүүс нь стандартуудыг нь бичиг баримтыг нь бэлдээд тэгээд танаа газар бол өөрийнхөө процессор бол баталдаг гэж бол ойлгох юм аа. Гэхдээ одоо нэг л тийм сул байгаа орчин учраас л хэрэгжүүлэх шаардлагатай байгаад байдаг. Хэрэгжидэггүй учраас л энэ хуулийн төсөл шинжилсэн найруулга байдлаар орж ирж гин гэж үзээд ер нь бол дэмжиж байна. Гэхдээ өмнөх одоо хэлсэн агуулга дээр та ажлын хэсгээс саналыг бол сонсомоор байна. Тэгээд яг зөвхөн хуулийн энэ төслийн одоо цаашдаа олон хуулиуд их хурлын гишүүдээр их хурлаар орж ирэх байлгүй энэ бичиг баримтын бүрдэл агуулга дээр маш сайн анхаарах хэрэгтэй байна. Ер нь энэ сууж байгаа гишүүд одоо үг хүрчлэн уншдаг шүү гэдгийг бас дахин нэг сануулахыг хүсэж байна. За зөв жишээ аваад үзэх юм бол үзэл баримтлал дээр одоо өнөөгийн практик шаардлага гэдэг хэсэгт өнөөгийн байдлаар Монгол улсад 6525 стандарт хүчин төгөлдөр байна гэж чинь. Тэгснэ танилцуулга дээрээ 6730-аа гэвчихэж байгаа. Тэгснэ дэлгэрэнгүй танилцуулга дээрээ 6733-аа гэв. Тэгээд ихтэй сая шадар сайдын танилцуулгаа 6730 гэхээр за тэр тоон зөв юм байна гэд ингээд бодох жишээтэй тий. Тэгэхээр наад захын энийг 10 хүрэхгүй хуудсанд байгаа тоонуудаа ингээд жиглээд орж ирэх бол хэрэгтэй. Гэхдээ ер нь ол хуулийн төслийг дэмжиж байна. Тэгээ саяны асуудлуудад шадар сайдаас ерөнхий агуулга дээр нь тэгээд одоо сүүлийн тэр тоон дээр асуусан асуудал тэр бол тэгээд өөр бусад нэмэлт хариултуудыг авахыг хүсэж байна. За хариулт өгье. Шадар сайд. За оюун гишүүний ирсэн асуулт. Жишээ нь эрүүл мэндийн байгууллагт бид нэр 680 стандарт батлагдсан байдаг. Гэтэл өнөөдөр 407-гийн шинжлэх шаардлагатай хэрэгжидэггүй. За эмчилгээний арга зүгээс эхлээд эм тарианы стандарт, орчны арилга, за тэгээд яаралтай түргэн тусламжийн машин дэргээс эхлээд анхны түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх анхан шатны одоо үйлчлэгээс эхлээд нарийн онцлогоо эмчилгээний шат хүртэл стандартууд нь байр савн шаардлага хангаддаг. Эмч зөвлөгчд нь хангая гэсэн ч орчин нөхцөл нь бүрдээгүй байдаг. Ийм нөхцөл бий. За барилгын салбарт одоо үндсэндээ биднэрт нийтдээ 642 одоо стандарт байна. Тэгвэл энэний 400 гаруй нь бас одоо хэрэгжихгүй байгаагаас өнөөдөр байр сав амьдралаа барьцаалаад дөрөв хүүхдийнхээ хэдэн үеийн ирээдүг барьцаалаад авсан орон сууц нь орж амжаагүй байхад шатдаг, нурдаг, ус цахилгаан алддаг ийм эрсдлүүд байна. Сүүлдээ ч одоо асуудлууд нь хүндэрдэг ийм зүйлүүд бий. Тэгэхээр энэ барилга бот байгуулалтын яам жишээний 404 стандартаа иргэн аж ахуй нэгжүүтэй мэрэгжлийн байгууллагуудтай хамтраад шууд одоо боловсруулж олон улсын стандарт жишгт нийцүүлээд дотоодын онцлогтойгоо уялдуулж хийх ёстой хэрэгцээ. За эрүүл мэндийн яам энэ батлагдаагүй хэрэгцээ шаардлага хангах байгаа 400 гаруй стандартаа яаралтай одоо хувийн хвшил, хувийн эмнэлгээ одоо эрүүл мэндийн байгууллага, шинжилгээ ухааны байгууллага, эрдэмтэн судлаачид, эм зөвлөгчтэйгээ үйлчлэгчтэйгээ нийлээд энийгээ боловсруулах ёстой үйлчлэгээний стандартаас эхлээд за хин яаж хэрэгжүүлэх юм бэ гэдэг бол энэ зөвхөн хууль батлага бичдэг бичиг баримтын асуудал огт бишээ. Энэ хууль
хэрэгжүүлэх боломжийн орчин нөхцөлийн бүрдүүлэхээс гадна салбартын бид нар хариуцлагын даалгаж төрийн хяналтаач тавина, дотоод хяналтаа тухайн байгууллага иргэн тавих ёстой. Жишээ нь мах сүрний үйлдвэр бол үйлдвэрлэлийн дотоод эрүүл ахуй аюулгүй байд стандартын хяналт лабораторио өдөр тутам хяналтаа хийдэг, тэрийгэ баталгаажуулдаг. Жишээ нь хүнсний аюулгүй байдал авалгаа лаборатори бол хүнсний чиглэлээр түүрийн шинжилгээ хийх ёстой. Өнөөдрийн байдлаар хийж байгаа шинжилгээнүүд саяхны хүртэл намайг энэ асуудал ажлыг аваад одоо явж иртэл бол зөвхөн аж ахуй нэгжүүд авчрах юм бол лавлгаа лабораторийн одоо үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд ирэхгүй бол тэр хэн ямар бүтээгдэхүүн тухайн лабораториор оруулаад явж байгаа нь хяналтгүй юм явдаг гэсэн бол одоо орон даяар түүрийн шинжилгээ хийдэг гэсэн. Гэх мэтээр ингээд одоо тухайн иргэн аж ахуй нэгж одоо асуудлуудаа өөрсдөө үйлчлэгээ хүнд ямар аюулгүй байдлын үйлчлэгээ одоо нийлүүлж байгаа гэдгээ өөрсдөө авсан стандартаараа дагаж заавал мөрдөж баталгаажуулна. Тэрийг хөндлөнгийн стандартын итгэмжлэлийн байгууллагууд одоо хувийн аж ахуй нэгжүүд бай. Мэргэжлийн байгууллагууд итгэмжилж баталгаажуулна. Дээрээс нь төрийн хяналт давхар хэмжээх ёстой. Энэ бүгд уялдчээж энэ өөрөө хэрэгжин. Тэрнээс ганцхан хүн нэг байгууллага, нэг төрийн байгууллагын нэг одоо бүрэн хэмжээ хэрэгжүүл. За нэмэлт хариулт өгье. 4-р энэ дэр. За оюун гишүүн асуултанд тодорхойл. Ер нь стандартын тоо 6733 гэдэг стандартын тоо хэлээд байгаа. Энэ их юм шиг санагдаад. Олон улсын түвшиндээ аваад байсан бол бүгд нийлэмд хятад улс гэхэд 14,000 стандарттай, Оросын олоодны улс гэхэд 44,000 стандарттай, за Канада улс гэхэд 180,000 стандарттай, Америк нэгдсэн улс гэхэд нэг 200 гаруй мянган стандарттай, Европын холбооны улсууд бол 25-аас 28,000 стандарттай байдаг ийм тоо мэдээлэл байдаг. За стандартын тоо өөрөө өөрчлөгдөж идэг. Энэ жил ингээд аваад үзэхэд бол манайх бол нийт бол 59 стандарт баталсан, тодорхой тооны стандарт өчнгөө болгосон. Өнөөдөр л өчигдөр л ихэд би 3 стандарт батлал гарч байгаа. Энэ тоо бол динамик учраас байнга өөрчлөгдөд явдсан шүү гэдгийг бас энд хэлхэн зүйтэй болж байна. Тэгээд стандартыг шинжлэх ажил бол боловсон хүчний ажил, салбарын манлайллын асуудал, дээрээс нь хөрөнгө мөнгө хүч, за мэрэгжлийн байгууллагуудын дээр оролцоо, за альтрууны хилдэг 7 гатхараас хүмүүсээ татж оролцуулаад шинжлэх асуудлыг бол энэ хуулийн дээр бол тодорхой хэмжээнд тусгаж өгсөн. За дорд зүрэнгийн өөрийн